Би санал хэлье дөө. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө бол одоо энэ засгийн газрын хугацаа сонгуулийн цэглэлтэйгээ давцдаггүй маа. Би эхнээс нь шүүмжилж байсан юм. Одоо үлдсэн 1 жилийн дараагийн засгийн газар хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд энэ 5 жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл үр дүнд хариуцлах ирж байгаа ч юм байхгүй. Тэгээ нэг хий хоосон юм баримтчиг байдаг. Тэгээ зүгээр энэ дунд хугацааны баримтчиг бол нэг хэдхэн зүйл дээр л төвлөрмөр байгаа юм. Эхлээд бид нар ингээ хөгжлийн загвараа тодорхой болгомоор байна. Бид бүгдийг хийж чадахгүй. Магадгүй бид нар аж үйлдвэрийг юм уу, аль эсвэл одоо хөдөө аж ахуй, эсвэл хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх юм уу гэдгээ тодорхой болгоод ингээл явах хэрэгтэй. Бидний чадах юм уулуурхайн одоо түүхийдүүдэд дахин боловсруулж чадна. Ингүүл одоо орлого нэлээд нэмэгдэх боломж байна. Өнөөдөр Индонез, Чил бол тэгж шүү дээ. Манай түүхийдэг ав. Тэгтээ манай улсад үйлдвэрээ хийх гэж шүү дээ. Бид нар түүхийдэн дээр тэгээ ажлын байр бий болгоод явж болно. Хоёрдугаар бидний чадах юм бол хөдөө аж ахуй органик хүнсээ. Хятадд 9 сая орчим долларын саятан байна. Эдгээр органик хүнсний хэрэглээнд чухалчилж шүү дээ. Тийм учраас бид нар бол энэ органик хүнс чиглэл рүү явах юм бол орлого олох боломж байна. Мал аж ахуй дээр. За аялал жуулчлалд бидний чадах юм байна. Энэ 3 салбараа тэргүүлэх болгоод тэгээд эрчим хүч зам дэд үтсээ хөгжүүлээд явчих юм бол болно. Дээр нь бид нар салбарыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Тэр мэдхгүй туршлахгүй хүн чинь бүх юмыг чадах юм шиг бодоод идэг байхгүй юу? Хамгийн аюултай нь яаж хохироож байгааг мэддэггүй мэргэжлийн бус хүн чинь. Тийм учраас ингээд салбаруудын ажил унаад тэгээд салбаруудын ажил явахгүй байгаа учраас энэ хөгжил чинь урагшлахгүй байна. 3 дугаарт энд нэг том зорилт тавьсан билээ. Дундч давхаргыг 40-60% болгоно гэж энэ амар том зорилт шүү дээ. Ингийн тулд орлогын тэгш зөв хуваарлтыг бий болох хэрэгтэй. Одоо энэ хэрэгжүүлсэн гэдэг 5 жилийн төлөвлөгөөн дээр хэрэгцсэн юм би. Жишээлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4200-6000 болгоно гэсэн. Болсон. Тэгтээ иргэдийн амьдрал ийм болсон уу гэвэл болоогүй. Хүн амын 3% руу эн чинь шингэчээд шүү дээ. Тэгэхээр энийг зэгцэлжээж энэ татврын тогтолцоогоо өөрчилж бид нэр тэр 40-60% руу бол хүрнэ. За дараа нь бидний нэг хийх ёстой юм бол энэ үнэн худал зөв бурууг ялгадаг, ойлгодог ийм нийгэмтэй болох хэрэгтэй. Өнөөдөр бид нар ерөөсөө үнэн зөв бурууг ойлгож ялгахаа больсон. Энэ гүтгэлэг гэдэг юм ямар ч ял байхгүй. Доромжил ял байхгүй. Дэлхийн бүх улс оронд гүтгэлэг ялтай. Манад байхгүй. Бүгдийг харлуулна. Ард түмэн төрийн ихтгэлцэл байхгүй. Ард түмэн иргэд төрдөө итгэхгүй бол яах вэ? Непалд нь. Непалд бол яах вэ? Казахстан шиг харийн цэрэг орж ирнэ. Тусгаар тогтнолч нь үндэснээ айлгүй байдал чинь ганхна. Тэгэхээр бид нар нэг ийм хидэн зүйлийг л хийчих хэрэгтэй. Суур. Тэрнээс биш одоо олон гой гангийн юм яриад попрод ерөөсөө хэрэг байхгүй. Энэ попор чинь нийгмийг залхааж шүү дээ. Тийм учраас асуудал бодиттой хандаад хитгэн зүйл дээр төвлөрөөд ингээд явчих юм бол энэ 3 сая хүнийг тэжээх баялаг бидэнд байна уу? Байна. Зөвхөн юу дучиж байна? Бид нар буруу удирдах байна. Хоёрдугаарт иргэдээ бид нэр бүтээлч халамжийн бус Монгол хүн байх чиглэл рүү хүмүүжил сургаж чадахгүй шүү дээ. Миний нийгэмт нэг минут өгчөөрэй. За даваасрын гишүүн 1 минут сунгая. Бид ядуурлыг бууруулыг хөгжиж гэх юм бол иргэдээ бүтээлч хүн болох хэрэгтэй. Одоо манай иргэд яаж байна вэ? Халамж ховж ивэр амьдарч байна. Тэгэх юм бол бид тийм биш ажлын байр нэгтэг эх орон сэтгэлгээтэй ийм иргэнийг бий болгох хэрэгтэй. Хаанаас эхлэх ёстой? Боловсролын сайн дэд байна. Сурах хүчгээс. Тэр унших хүчийг, тэр түүхийн сурах хүчийг өөрчил. Тэгжиж бүтээлч Монгол хүн бий болов. Тэгэх юм бол энэ ард иргэд нь өөрөө бүтээлч байж улс орон хөгжиж хідэн дарга одоо зүтгээд хөгжүүлж чадахгүй. Тийм учраас бид энэ иргэдийнхаа зөв чиглүүлж удирдах үүргээ төр биелүүлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ ард түмэн яаж нөгөө хулгайч нараа сонгочих шít. Өөрөөсөө яс суртахангүй боловсрал муу байгаа учраас. Тэгээ 4 жил хэрэлдээ суучиж.
Энэ байдлаараа үргэлжлүүл хизээч бид нар энэ 5 жилийн төлөвлөгөө биелэхгүй. Тэр гих мэтийн өөрчлөлтүүдийг хийх юм бол За, Ренчин Бэмбийн сэдд орж гүшүүн асуулт асууя.